Монголын үлгэр арахт улаан үнэг эрт ойрт цагт нэг хоосон ядуу хүү огт нь зурман доорих тор зөөж түгээрээ амьдардаг байжээ. Тэгээд нэг өдөр огт нь зурам агнаж яваад түр амран сууж байтал гэнэт нэг улаан үнэг хар гүйхээрээ давхиж ирээд тэр хүүгийн хормой доогуур шурган орж за намайг хөөж яваа олон морьтой хүн ирээд үнэг хаачив гэж асуувал айл хэдийн тэр хамар дээгүүр даваад явчихсан гэж хэлээрээ гэд хүүгийн хормой доогуур улам нуугдан оров гин. Гэтэл түүнийг хөсөн бололтой буу саадаг агссан олон морьтон хойноос давхийн ирж нөгөө хөгөөс нэг том улаан үнэг хаачив түүнийг харвуу гэж асуухад нь хүү үнэгийн хэлсэн ёсоор нэг үнэг айл хэдний тэр хамар дээгүүр даваад явчихсан. Одоохон явааргүйсэн гэхэд тэр улууд морин хоо амиг татаж 잡다шгүй тэр чигээрээ үнэгний хойноос давhin явцгаав гэнэ. Нөгөө хүүг босоод яваад үнэг энэ хүү хэлс гэнэ. за та миний амийг арахгүй аварлаа. Харин ажиг тань заавал хариулах болно. Гэхдээ таны аж амьдрал хэр зэрэг билээ гэж асуухад нь өнөх хүү Би огтон журамхан орхи тороор бариж амийг жуудхан гэж үнэг байдлаа хэлс гэнэ. Үнэг одоо үед огтон зурамч юу базах вэ дээ? Харин чонны арьсэл их үнэтэй шүү дээ. Иймд чон алж арьсыг нь цай тамих янз бүрийн юмнаас худалдах уу гэхэд хүү тэр ямар зүбэ вэ? Харин минимум орхит орж надад халшаатах тим чунаханаас бэхвэдэ гэж хэлээд та наад бүсэндээ байгаа хонхыг миний хүзүүнд зөөж өгнө гэж гуйхад нь хүү бүсэндээ байсан хонхыг тэр үнэгийн хүзүүнд зөөж өгчээ. Үнэг тэр өдрөө цаашаа давхиад янз бүрийн араатан дэргэдүр явж байтал чон таралтаад Үнэг чин энэ хөрөн юм ханаас олоод зүгцэвэ. Надад чин яадаг юм бэ? гэж асуухад нь үнэг энэ юмыг олоход тэм төвхтэй биш. Энэ булкийн мөсөн дээр өдөр шөнө хойр оцоогоод суухаар нэг өвгөн хурч ирээд хүзүүнд зүгээд өгдөг юм гэжээ. намай очоогоод сохбал жүз огох боллоо гэж асуухад нь надад өгсөн юм аа. Танд өгүүлэхгүй яах вэ гэж үнэг хэлжээ. Чон хүзүүндээ хонх олд зүүхээр тэр буллаг чин чухам хаана байдаг юм бэ? гэж лаплан асууж үлджээ. Үнэг энэ хүү чоноод хэлснийхээ дараа хүн хурц ирээд за хүү маргааш өглөө энэ булкийн мөсөн дээр нэг чон бөксөрөө наалтчихсан байх вэ. Түүнийг цохиж аллаад арьсыг нь авч цай тамих идэж өөх юмнаас өгөрэй гэж хэлээд явжээ. Хүү маргааш оглон юу магадгүй гэж бодоод булкийн нахна мөт бариад очтол нэрэн булкийн мөсөн дээр нэг чон очоогоод сууж бэхийг хараад түргэн архасаар очтон. Тэр чон миний хүчинд хоних жүж огохон гэрэж яваа юм болов гэж санаснаа. Чаш жугаах гээд уаситэл босон наалтчихсан бэзээ. Тэгээхийн оронд хүүтүнийг чохиж аллаад арьсг нь худалдаж чэ идэж өөх юмнаас өгч гэнэ.
Анхаарал хандуулсанд баярлалаа.